Тэрэндээ хамт байгаа нийт үзэгчдэд баярлалаа. Дэлхийн Монгол аялалтай хамт байгаа нийт аялагчид маань Сэлэнг аймгийн ээж модон дээр хүрэлцэн ирсэн байна. Бид бүхэн Улаанбаатар хотоос 12 цагт гарсан. Ингээд 19 цаг 55 минут болсон байна. 19 цаг 55 минутын хугацаанд бид ээж модон дээр ирсэн байна. Энэ хугацаанд яг замын турш нэлээд хуртай, бороотой байлаа. Хувьтайгүн хураар ихчээр манай аялагчид маань бас нэлээд сэтгэл өндөр байгаа. Ингээд аялагчдын сэтгэлээс бүгдээрээ хуваалцъя. За ихч минь Улаанбаатараас гараад ээж модон дээр бид хүн хүрэлцэн ирсэн байна. Тэгээд ээж модон дээр мөрөх гэж таны сэтгэлийг сайхан маань. Эх орныхон төлөө нутаг усныхаа төлөө залбирч мөрөх гэж байна да. За ингээд дараагийн аялагчаасаа сэтгэлийг нь хуваалцнаа. За ихч минь жоохон ойртой зогсчээ. За ээж модон дээр бид хүн хүрэлцэн ирсэн байна. Ингээд таны сэтгэлийг, аялын сэтгэлийг манай үзэгч та бүхэн хуваалцаач ээ. Гоё байна. Бид нар аяллаар явж байна. Бид нар ангиараа өмнгийн цэнгэр өмнө говь аймгийн Хамбогд сум алдарт оюутлагоогоос тэндээс унган нутаг бид нарын оюутлагоо бол тэндээс орж ирж энэ сайхан аяллыг бид нар аялахаар бид нар энд зорьсон. Тэгээд одоо ээж модон дээр ирээд эх орныхон төлөө мөргөж бид нар үр хүүхэд бүх 10 их улсын 6 зүйлийн бүх амьтан адгуусныхаа төлөө мөргөж байна да. Дэлхийн Монгол аяллаар аялаад азтан болж джип машина хожоорой.